Сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай хамтлагч подкастын маань 5 дахь дугаар эхлэхэд инхүү бэлэн болсон байна. За ингээд манай өнөөдрийн зочноор Brownie-ийн сургуулийн оюутан Мишель ихч маань хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр юуны маань та бидэнд өөрөө товчхон танилцуулаач. Би одоо Brownie-ийн сургуульд суралцж байгаа 3 дугаар курсын оюутан. Тэгээд нийгмийн эрүүл мэнд эдийн засгаар суралцаад явж байна. За хамгийн ихний асуултаар та одоо Brownie-ийн сургуульд ямар мэргэжлээ сурж байгаа вэ? Тэгээд яагаад тэр мэргэжлийг ингээд сурах болсон шалтгаан тань юу вэ? За би нийгмийн эрүүл мэнд тэ эдийн засгаар суралцж байгаа. Анх энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ гэхлээр нийгмийн эрүүл мэндэ болохоор би 1-р курстэй Culture and Health гэдэг хичээл авч исэн. Тэр хичээл дээр юу сурсан бэ гэхээр эрүүл мэнд чинь яг эмчтэр очиод өвчин тусаал эмчтэр очиод эмчлүүлэл болцдог юм биш юм байна. Бүр ингээд багаасаа сурсан соёл те эрүүл мэндтэй ханддаг тэр хандлага энэ бүх зүйлсээс бүрддэм байна. Тэгээ энэ нь болохоор бүр улсын бодлого ч юм уу те өргөн хүрээгээр зөвхөн нэг хүнд ингээд эмчлэх биш харин бүр улс даяар нь те дэлхийд даяар ийм бодлогын асуудал явагддсан байна гэд тэрийг сурч аваад надад тэр бүр айгүй таалагдаад тэгээд нийгмийн эрүүл мэндээр суралцъя гэж бодоод эдийн засгаа болохоор би багаасаа яг эдийн засгаар суралцъя гэж боддог байсан. Учир нь ер нь амьдралд хэрэгтэй юм байна те яг өөртөө ч гэсэн яг хувийн санхүүгээ удирдах юм уу эсвэл эдийн засгийн мэдлэг яг улс оронд яаж тийм тогтдсон бэ те улс орон яаж ингээд үүсдэм бэ эсвэл яг биений өөрсдөө санхүүжүүлдэм бэ тэр надад айгүй сонирхолтой санагддаг байсан. Тэгээд яг энэ хоёр мэргэжлийг хослуулъя гэж бодсон. За тэгэхээр одоо бид энэ орчин үед ингээд дэлхийд хаасайг үл ингээд тэтгэлэгтэй суралцах ийм боломжтой ирүү үед бид ирсэн байна. Тэнгүүд та одоо энэ маш олон улсуудаас ягаад эхний ээлжинд USA-г сонгосон бэ? Тэнгүүд USA чинь дэлхийд дээр одоо 1000 хэдэн коллежтэй тэндээс ягаад Brownie-ийн сургуулийг сонгосон бэ? Юу таныг тийшээ татав? За би багаасаа яг Улаанбаатар дахь Америк сургуульд сурж исэн. Тэгээд ер нь за Америк руу л явах юм байна да гэж бодол бүр багаас яг төрсэн байсан. Тэгэхээр Америк руу 12 дугаар ангид аплайдах нь бүр no brainer байсан те. За тэгтээ энэ олон сургуулийн донд яагаад Brownie-ийг сонгосон бэ гэхлээр айгүй гинтийн тохиолдол ер нь бол болсон. Би early action-аараа Yale руу аплайдчихсан. Тэгээ rejected болоод яг энэ үед манай Америкт амьдардаг хамаатан Brown орсон биш те гээд 12 сарын 31-нд би мэдсэн байхгүй юу. Тэгээ 12 сарын 31 би юу Brown руу би те Ivy League руу угаасаа би орж чадахгүй байна гэдэг айгүй сэтгэлээр унтсан байсан. Тэгээ Торонто руу University of Toronto руу айгүй өндөр тэтгэлэгтэй орсон байсан болохоор за зүгээрээ те би ийшээ явчих ерөн бодолтой байсан. Тэгээ 12 сарын 31-нд би манай хамаатан Brown руу орсон гэдгийг мэдээд тэгээд за ерөн те үзье. Би Америк руу хизээч явж үзэж байгаагүй. Тэгэхээр бас хамаатантайгаа хамт сурчих юм билүү те. Тэгж бодоод 4 хоногийн дотор аппликейшнээ бэлдээд гэхдээ ихэнх хэсгүүд нь бэлэн байсан болохоор харьцангуй амар байсан. Тэгээд явуулсан чинь тэнцсэн. Тэгээ айгүй сонирхолтой байдлаар бас 11-р ангийнхаа 100 би Yale Young Global Scholars гэх програмд хамрагдчихсан. Тэр нь болохоор Family Time гээд одоо ангийн цаг шиг хичээл ордог. Тэр үед манай ангийн цагийн багш бас Brown сурдаг байсан. Тэгээ би яг 1-р курстэй очиод хамаатантайгаа тэгээ санаандгүй байдлаар хоол авах гэж ингэж чигсэж яхад тэр ангийн цагийн багштайгаас тааралдаад тэгээ ер нь одоо бодоход тэгээ бас энд байх ёстой байсан болов уу гэж боддог. За тэгэхээр Америкийн их сургууль руу өргөдлөө явуулж байхад ингээд бид эдээс ямар EC хийсэн бэ? Мөн ямар honor-уутай вэ гэж асуудаг шүү дээ. Тэнгүүд та болохоор ямар EC хийсэн бэ? Тэр дундаас тань ингээд хамгийн том stand out хийсэн EC чинь юу байсан бэ? Мөн honor-ийн хамгийн том honor чинь юу байсан бэ? Миний хувьд болохоор олимпиад тийм юм ерөөсөө хийж байгаагүй. Угаасаа сонирхол байгаагүй. Тэгээд ихэнх хүмүүс ер нь ганц айгүй том spike юмтай байдаг шүү дээ. Надад миний бодлоор л байхгүй гэж боддог. Миний ихэнх EC-нүүд ер нь сургууль дээр хийсэн үйл ажиллагаанаар байсан. Сургууль дээр те сурагчдын өөрсдөө удирдах зөвлөлийн дарга ч юм уу, NHS National Honor Society President сургуулийнхаа Instagram пэйжийг анх нээжсэн гэд тэгэл волейбол, хөл бөмбөг, сакс ер нь бүх юм л тоглодог байсан, бүх юм л хийдэг байсан. Тэгээд яг тэр миний хамгийн том spike болсон юм уу гэж боддог. Хамгийн том EC гэх юм бол
би Азур пост гээд бас 9-10 дугаар ангида гадаадад сурах, яаж сурах вэ? Ялангуяа Америкт яаж сурах вэ гэх мэдлэгийг бусад хүүхдүүдэд түгээх гээд ийм Instagram page нээжсэн. Тэгээ тэр ер нь миний хамгийн одоо 1 номерт бичсэн байх гэж одоо санаж байна. Тэрнээс биш бол би бас нэх олон юм бас хийгээд байгаагүй. Тэгээ яг яаж тэр нэг юм гоцолж гарч ирсэн бэ гэвэл би яг оролцсон бүх юмдаа тэгээ бүр 6-7 жил оролцсон. Яг бүх сэтгэл зүрхээ ингээ зориулсан тий. Тэр нь манай багш нарын recommendation дээр ч гэсэн бас харагдсан байх гэж бодож байна. Honors гэх юм бол би бас нэг тийм олон тэмцээнд оролцоод байдаггүй байсан болохоор нэг олон бичих юм байгаагүй. Би нэг одоо байгаль орчны талаар Facebook дээр You Can гэдэг төрийн бас байгууллагт ярьцлага өгжсэн тэрийг honors дээр биччихсэн. За тэгээс ихэвчлэн бас сургууль дээрээ л тэгээ ASU leader гэдэг манай сургууль дээр болохоор зөвхөн нэг хүүхдэд өгдөг тийм шагналыг би авч ирсэн. Тэгэхээр яг миний сонирхож ирсэн юм сургуулийнхаа community-г илүү сайжруулах байсан. Тэгээ тэрэндээ болохоор би яг бүр 110% өгч ирсэн. Тэгээд тэр нь яг айгу passionate тийм яг хүссэн юмдаа ингээ бүхнээ зориулж чаддаг ч юм уу. Тэр зан чанаруудыг минь ингээ харуулсан болов гэж бодож байна. Та одоо ингээд application process үедээ personal statement ингээ хүм болгон бичүүлж байгаа шүү дээ. Тэгвэл personal statement дээр ямар сэдв бичсэн бэ? Тэгээ яагаад тэр сэдвийг одоо сонгох болсон шалтгаан тань юу вэ? Миний personal statement болохоор манай аавын талаар байсан. Намайг бага настай хахад 7 настай хахад манай аав илгэний хорт авдраар ингээд илгээ солиулах шаардлагатай болсон. Тэр үеэр тэгээд за багахан дуртахад Монголын эмнэлгүүд ер нь чадахгүй ингээ боломжгүй гэм найдлагагүй хариунаар дандаа өгчээсэн. Тэгээд манай ээж аавыг дагуулаа гадаадын эмнэлгүүдээр одоо тэг сүүлийн найдлага гэж яваад тэг Сингапурт илгээ солиулах болно ингээд тэг аваад ирээ гэд тийм биднэрт айгу найдлага ихтгэл найдвар ингээд өгчээсэн. Тэгээд манай аав 2012 онд илгээ Сингапурт солиулж исэн. Тэр үед би 2 дугаар анги drop out тэгээд 2 дугаар ангид ер нь сураагүй. Тэгээд 2 дугаар ангидаа би аав дээр очиод орчуулга хийжсэн. Эмнэлгийн зардал айгүй үнэтэй, орчуулагч айгүй үнэтэй. Тэр үед би ганцаар англи хэлтэй болж таарад. Тэгээд 7 настайгаас хойш ер нь 10 гаруй жил одоо бараг 13 жил аавтай ингээ эмнэлгийн орчуулга хийгээ явсан. Тэгээд тэрнийхээ талаар биччихсэн. Тэгээд энэ нь бас миний EC нэртэй айгүй холбоотойсэн. Яагаад гэвэл би яг ийм өөрийнхөө эргэн тойронд дох те ийм эмчнэрийн харилцаа Монголд ямар байсан, Сингапурт ямар байсан энийг тэгээ би өөрөө яаж тийм эмнэлгийн соёлыг ч юм уу эрүүл мэндийн соёлыг өөрчлөлмөр байна гэд яг өөрийнхөө эргэн тойронд дох community-г айгүй өөрчлөлмөр байдаг тийм санаагаа бас personal statement дээр гаргаж чадсан гэж найдаж байна. За тэгэхээр Brownie сургууль ингээд хүүхдүүдээсээ ингээд 4-5 эсээ шаарж байгаа шүү дээ. Тэнгүү та personal statement дээр болохоор аавынхаа тэр илгээ солиулж бичсэн байх бол supplemental эсэнүүд дээр юу бичсэн бэ? За би why open curriculum ч лөө нэг тиймэрхүү асуулт байсан. Тэрэн дээр нь болохоор би яг анх ингээд улс төрд орно гэж боддог байсан. Тэгээд тэхийн тулд надаа юу хэрэгтэй гэж хэлдэг байсан. Олон төрлийн мэдлэг хэрэгтэй. Надад эрүүл мэндийн ч мэдлэг хэрэгтэй, эдийн засгийн ч мэдлэг хэрэгтэй, тэ им tech, computer science-ийн ч мэдлэг хэрэгтэй. Им олон төрлийн мэдлэг хэрэгтэй. Яагаад гэвэл бүхэл бүтэн улсыг ингээд удирдах гэж байгаа болохоор тэгэхээр надад open curriculum аягүй тохирч байна гэж ерөн биччихсэн. Тэгээд нэг mundane interest гэдэг ямар нэг юм энгийн сонирхол байна уу те бусдын анхаарлын төлөө ч бусдын магтаалын төлөө зүгээр л өөрөө өөрийнхөө аз жаргалын төлөө хийдэг. Тэр эсэн дээр болохоор би юм нэгтгэг байсан байхгүй юу. Тэрнийхээ талаар биччихсэн. Тэгээд тэрийгээ бичгтээ би ингээд өөр хэний ч төлөө биш зүгээр өөрөө л ингээд те нэг өдөр л би за юм нэхмээр байна гэл би ээж хойлоо гарын хойлоо би бүр одоо л яг юм хийж эхэлнэ гэд. Бүр 10 ширхэг шууд нэхмэлийн утас аваад шууд хамаг хэрэгслийн аваад за би шууд одоо айгуу том юм бүр ягаан өнгөтэй юм hairstyle sweater цамц кардиген хийн гэл би тэгээд юу ч нэгч үзээгүй шууд ингээл хийн гэд зорьжсэн. Тэрний талаар биччихсэн. За тэгээд 3 дахь эсэн дээр болохоор ямар нэгэн хүнтэй санаа юм уу бодол санаа юм зөрчилдөжсэн үеийн талаарх эсэ бичихтэйсэн. Тэрэн дээр болохоор би автагаа айгу Монголын түүхийн талаар ярьдаг. Тэгээд Монголын түүх ялангуяа нөгөө нэг хувлаа хаан ариг бүхийн талаарх юмны талаар биччихсэн. Тэгээд би болохоор хувлаа хааны буруу гэ манай болохоор ингээд түүх болцсон юм чинь ингээд
яг хувлаа ингээ ариг бүх хоёр ингээд юу маргалдаад те ийм болоогүй байсан бол одоо Монгол ийм байх ч юм уугүй ч юм уу гэх нэг тиймэрхүү юмны талаар бичсэн те. Тэгээд after ингээд адилхан ном уншаад, адилхан кино үзээд те адилхан юмнаас л мэдээлэл авч иж юм хоёр шал өөр бодолтой байсан. Тэгээд хоёр шал өөр бодол байсан ч гэсэн бид хоёр хоёулаа ингээд эцэст ингээд зөв байсан гэд нэг тиймэрхүү юмны талаар биччихсэн. Тэнд намайг аплайд хийх үед 3 хэсэг шаарддаг байсан байхгүй юу? Тэгсэн чи одоо айгүй их болцсон бэлээ. Тэгэхээр би жоох ингээд азтай таарсан. За тэгэхээр одоо ингээд application process ч одоо маш гээд урт хугацааны зүйл ингээд хүмүүс оройдч эхэлдэг ингээд эртч эхэлдэг. Тэгвэл таны хувьд хизээ application process гэдэг зүйлийг мэдчихсэн бэ? Мөн хизээнээс ингээд яг бэлдэж эхэлчихсэн бэ? За манай сургууль дээр болохоор ер нь бас 10 гээл application process ийм байдаг шүү, тийм байдаг шүү гэж заагаад эхэлдэг. За тэгтээ би 8 дугаар ангиасаа хойш угаасаа л ингээд за том сургуульд орно гэсэн мөрөөдөлтэйсэн. Тэгээд 8 дугаар ангидаа би 9, 10, 11, 12 дугаар ангидаа бүх авах хичээлүүдээ ингээд за 9 дугаар ангид ийм хичээлүүд аавна, 10 дугаар ангид ийм хичээлүүд аавна гэ бүгдээр ингээд би биччихсэн. Тэг яг дэс дараагаа энэний дараа энэ, тэрний дараа энэ тэгэл яг миний аппликейшн ер нь болчих юм байна гэд. Тэгэхээр миний хувьд бол би 8 дугаар ангиасаа л за ингэх хэрэгтэй байна, тэгэх хэрэгтэй байна гэ бэлдэж юм уу бодож эхэлчихсэн. Тэгтээ бас яг юмаа сууж битсэн гэх юм бол би Yale руу early action-а явуулахаас 3 хоногийн өмнө эсэгээ анхных удаа бичиж эхэлж исэн. Тэгээ ер нь rejected болсон. Тэгэл яг rejected 11 сарын 15-нд явуулдаг лөө. Тэгэл за ер нь болохгүй юм байна да гэж бодоод 11 сарын 15-наас эхлээл яг бүр бичээл юмнуудаа өдрөө болгон хараал за яах вэ гэж бодож эхэлчихсэн. Тэгвэл одоо application process хийж байгаа хүмүүс ингээд маш олон ингээд burn out хийжсэн гэж ярьдэн шүү дээ. Тэгвэл таны хувьд ингээд хизээ ингээд яах энэ application process ямар хэцүү юм бэ гэсэн ингээд бодол орж ирээ. Тэгээ та бол яг тэр үед ингээд яаж энийг даван туулж тэ энэ бэрхшээл ингээд solve хийжсэн бэ? За би ер нь бол тэ ахлах сургуультай айгу алаатай л гэж боддог байсан байхгүй. Тэгэл гайгүй ер нь болоо л байгаа юм чинь гайгүй ах уу гэд. Тэгээ яг application process эхлэх үед 11 сард би яана би болохгүй байгаа юм байна гэж бодчихсон. Тэгээ яг юма бичээл яг болохгүй те би угаасаа мэдчихэж байгаа шүү дээ. Энэ юм стандартанд ерөөсөө хүрэхгүй мэн гэд. Тэгээд яг яах аргагүй ингээд цагийн тулаад явуулж исэн. Тэг би угаасаа орохгүй гэдгээ мэдчихсэн. Тэгэл хэцүүдж байгаа юм байна да гэд бодоод тэгэл яг тэр үеэс эхлээл burnout нь эхлээл стресстэй л яана би хоцорчжээ те би бүр яагаад ингээ 11 сар хүртэл хүлээч вэ айгу гимшдэг байсан. Тэгээд яг тэр үед ингээ бүр галзуурах гэж байгаа мэдрэмж аваад тэгээд ээжэд ингээ ээжтэйг айгу ярьдаг гэсэн ээж ингээд байна тэгээд ингээд над дээр ингээ айгу олон хүний ингээ итгэл найдвар байгаа юм шиг байна. Гэхдээ би ингээд хүлээлт нь хүрч чадахгүй юм шиг байна гэ айгу тэгж ярилцдаг байсан. Тэгээ манай ээж чи айгу юм юу ахгүй юу нэг тийм өсвөртэй юм тоож авдаггүй. Тэгэл яах вэ миний охин үхээгүй юм биш явжлаа штэ. Тэгэл цаа зүгээр юм байна гэл. Тэгээ дахиад бүр ингээ уйлаад ачаал тэгэл манай ээж яг тэ миний охин чадна штэ. Ямар мат ингээл. Наа чи амархан штэ. Миний үед ч өстой шалгалт малгалт өгөө зовдөг байлаа штэ. Тэгэхээр за ингээ болох юм байна да гэ. Тэгээ ер нь надаа яг юу үйлчилсэн бэ гэхээр нэг хүн ингээ хажуунаас наа чи амархан штэ. Тэгэхээр нь би өөрөө яг богино хугацаанд ч гэсэн за амархан штэ тий зөндөө л хүүхдүүд хийж яхад би яхахлаар чаддгүй ингээ. Тэгэж бодоод тэгэл нэг 7 хоногийн дараа дахиад шантраал лээжээ гээл. Тэгэл манай ээж юу ярьж байгаа амархан штэ гэ. Яг тэр надад айгу тусалж исэн. Тэгэхээр яг ийм ганцхан юм уу ганц хоёр те найз ч гэнэ үү ээж авч гэнэ үү те надад ингээд байна хэцүү байна гэд хэлээд тэрийгээ ингээд зарим хүмүүс илүү ойлгодог хүнэн дээр те. Тэгээ зарим хүмүүс илүү юм хорцолдог хүмүүс дээр яг тийм чамайг амар сайн ойлгодог хүн л тусалж чадах юм шиг санагцсан. Та тэгэхээр одоо ингээд стандарт цугаар чи ямар шалгалтын оноонотой вэ? За би ковидээр апплайд хийжсэн. Тэгээд SAT өгсөн мөртлөө 2 удаа өгсөн. Эхнийхээ удаа 1380, дараагийнхаа удаа 1410 авсан. Тэгээ ер нь за явуулахгүй айдаа гэж бодсон. Яагаад гэвэл надад айгүй олон AP оноонууд байсан. Тэгээ яг SAT AP чинь их сургуулийн хичээлийг дийлж чадах уу гэдгийг чи харж байгаа. Тэгэхээр миний бодлоор болохоор
SAT-гээ явуулаагүй AP-га угаасаа явуулж ирсэн болохоор AP дээр айгүй сайн онооноор авсан. Тэгэхээр за угаасаа ингэ чадах юм байна гэж бодчихсон. Тэгэхээр нэг жоохон таарахаа SAT оноо явуулж ирснээс яах ингэ явуулж байгаагүй. Тэгээд IELTS өгөөгүй Duolingo English test өгчээсэн. Яагаад гэвэл яг ковид үеэр тэгээд гэрээсээ ингээ орж гарах надад айгүй хэцүүсэн болохоор тэр үед миний бүх сургуулиуд Duolingo English test-ийг зөвшөөрчихсөн. Тэгэхээр тэрийг огцсон. Тэгээд гэртээ тэр чи айгүй амархан. Тэр Duolingo English test-ээр болохоор 145 авчихсан. Тэгээд AP дээр болохоор би 7 AP өгчээсэн. Тэгээд ер нь ихэвчлэн 5 тэгээд 2 4 билүү авчихсан. Тэнийг 3. Гэхдээ 3-аа явуулаагүй. Угаасаа хийм дээрээс нь тэг хамаагүй байсан. Тий. За тэгвэл одоо ингээ ямар нэгэн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн нэгс ингээ сурагч би ингээ AP хөтөлбөр үзмээр байна. Одоо ингээд гэрээсээ одоо хувийн сургууль заавал орохгүйгээр AP-д хэрхэн бэлдэх вэ? Хаанаас бэлдэх вэ? Бэлдчихэд хаана шалгалтаа өгөх вэ? Тиймэрхүү зүйлүүдээр юм усан сургуулиудад тип өгөөч. За AP шалгалт нь болохоор яг Америкийн ихтэй сургуулиудын 1-р курсын хичээлүүдийг заадаг. Тэгээд миний мэдхээр хэрвээ одоо Facebook-ээр хайх юм бол AP Testing Centers Монголд айгүй олон зөвшөөрөгдсөн газар бий болсон байлээ. Тэгэхээр яг өөртөө миний санджаагаар individual study ч лөө independent study. Тэгээ independent study гэд өөртөө яг Google дээр хайх юм бол зөндөө олон хүүхдүүд Америкт байгаа ч гэсэн хүүхдүүд манай сургууль дээр одоо AP шалгалтууд байдаг ч гэсэн AP шалгалтын хичээлүүдийг заадаггүй хичээлүүдийг хүүхдүүд өөртөө independent study аваад тэгээд өөртөө сураад зүгээр шалгалтанд нь бүртгүүлээд тэгээ өгдөг байсан. Тэгэхээр та нар хэрвээ өөртөө AP шалгалтуудыг өгмөр байх юм бол эхлээд Google-д тийм independent study одоо аль хичээлүүд нь ганцаараа сурахад илүү амархан байдсан бэ тийм. Тэнгүүтээ яг Монголд AP testing centers хаана нэт юм бэ те? Хаана одоо илүү амар байна? AP шалгалтууд нэг шалгалт нь $108 илүү. За би худлаар хийж магадгүй шүү. Нэг тиймэрхүү байсан байх гэж бол санаж байна. Тэгчээ SAT ч илүү. За ямар ч гэсэн өөртөө Google дээр тэг хайгаад те. Тэгээд яг хичээлээ сурах гэх юм бол Facebook дээр ч юм уу Facebook YouTube дээр айгүй бол AP Classroom videos байдаг. Яг AP-гийн цаанаас нь ингээд заадаг. Ковид үеэр яг тэд тэр програмыг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгэхээр тэр бичлэгүүдийн бүгдийг үзээ хичээлийнхаа материалыг ол 100% сурчна. Тэгээд та нар AP шалгалтанд бүртгүүлэх юм бол AP дээр цаанаас нь College Board дээр ийм хичээлийн материалууд тавигдчихдаг. Тэгэхээр тэрүүгээрээ тэ логин хийгээд тэр хичээлээ бас үзэж болно. Тэгэхээр 100% миний бодлоор ганцаарчлаа AP сурч болно. За та тэгэхээр одоо ингээд яг applied үеэс эсвэл applied-ийн өмнөс ингээд маш олон AP class гэсэн юм байна шүү дээ. Тэгвэл тэр болгонд AP class, application process, EC гэл маш олон амжуулах зүйл байхад тэр зүйлүүдийг хэрхэн амжуулж ирсэн бэ? Яг time management-ээ яаж одоо гаргаж байсан бэ? За миний тэр үеийн баримтлагдаг зарчим гэх юм бол SMS-ийг аппликейшн өдөр болгон хараад ер нь бүх юм өдөр болгон амжуулах гал тийм юм ерөөсөө хийгээгүй. Би эсээгээ бол 7 хоногт 2 удаа л хардаг байсан. Тэгээ яг 7 хоногт 2 удаа харахтаа яг тэг бүх юмаа засаал за энэ юм байна уу тийм байна уу тэг шинэ нүдээр хараад за энэ арай л нэг сонин сонсогдоод шүү дээ би яг юу бодож исэн бэ яг тэгэж бодогддог байсан. Тэгээ босод зүйлсээ гэх юм бол ер нь зовлонгийн төрүүнэн дээр гэдэг шүү дээ. Манай ээж надад айгу тэгж хэлдэг байхгүй юу. Тэгэл яа энэ бүр ямар хэцүү юм бэ би яаж дуусгах нэ гэл ээж тэлхэд ээж үгүй тэгж дуусгах ёстой л юм чи тэг хийгээчтэй гэх нантаа бас тиймдээ би одоо ингээл за болё яана гэ тэгж бодсноор ерөөсөө миний урдах ажил дуусахгүй те. Тэгэхээр за одоо л хийчихье гэд ер нь дутууч ясан ямар ч ясаа хийгээл эхэлчихье эхлэхэд нэг мэтгэд дуусчдаг. Тэгэхээр ер нь яг тийм зарчмыг би амьдралтаа дандаа ингээ баримтлахыг хичээдэг. Яг ямар хэцүү юм бэ гэж бодохын оронд за хийчихье те. Тэгээ юмыг яаж мэтгэд дуусгачих юм бэлгүү гэ харахад дуусчдаг. Тэгэхээр яг хүмүүс одоо яг application process-ыг эхэлж байгаа хүмүүс байх юм бол өдөр болгон бүх юмыг хийх гээд те өдөр болгон CT-д бэлдээ өдөр болгон эсээгээ бичих гээд өдөр болгон бас хичээлийнхаа даалгаврыг бүгдийг дуусгах гээд тийм ерөөсө шаардлагагүй те алийг яг хизээ хийж болохоор нь гэж бодоол те эсээгээ 7 хоногт 2 3 удаа харахад л хангалттай даалгавруудаа яг дедлайны өмнө хийхэд хангалттай гэд нэг логикоор бодоод төлөвлөгөө боловсруулад тэгээ хийсэн нь хамаагүй стресс багтай гэж бодож байна. За тэгэхээр одоо ингээд Brown-да ингээд accepted хийчлээ. Тэгээ ингээд намар Америкийн нэгдсэн улс руу ингээд анх очлоо.
Тэгвэл ингээ Америкийн нэгдсэн улс ингээд анх хөл тавихад яг ямар мэдрэмж төрж исэн бэ? За би Америк руу хизээч явж байгааг гэж хэлжсэн те. Тэгээ ганцаараа онгоцонд анхныхаа удаа сууж идсэн. Тэгээд онгоцноос эхэлж ярив. Онгоцон дээр бол би 4 цаг уйлсан. Туркээр дамжсан. Тэгэл надад бүр ямар хол явчихна те, ээж аваасаа хизээч холдож үзэж байгаагүй. Тэгэл бүр айгүй хэцүү, айгүй ийм аимшигын санагдчихсэн. Би одоо хаана очихгүй яах гээд байгаа юм бэ гэж мэдэхгүй. Тэгээ буухад манай одоо Браун сурдаг хамаатны ээж аваа хоёр намайг тасчихсан. Тэгээ би тэр хоёрыг амьдралдаа хизээч харж байгаагүй заяа. Би Стелла Браунд орохоос өмнө би надад ийм хамаатан байдаг гэдгийг ч би мэдчихэж байгаагүй. Тэгээд яг хараад яг за яа харахгүй монгол хүн байна те. Тэгээ очиод орой 6-7-оос буугаад би бараг 9 гэж хахад онгоцны буудлаас гарсан. Тэгээд онгоцны буудлын дээр би ээжтэй тэг ингээ 20 цагнаас аминд бид ирлээ гэж авда хэлэх гээд бичлэг авчихсан чинь нэг American Border Control Agent над руу бүр ингээ орилж ирээд stop this right now, like бичлэг авч болохгүй, зураг авч болохгүй, наадах яг одоо устдаг гэ бүр над руу бүр ингээ бараг гүүж ирээд над руу орилж исэн. Би тэгээд тэрнтэй яг миний л буруулаасан л та. Гэтэ бүр айгу цочж байгаа штэ 18-тай жоохон ах ингээ бүр айгаад тэгэл 4 цаг уйлцсан ингээ хүнд загнуулсан ингээ онгоцны бодлоос бууж ирээд чал танихгүй хоёр хамаатан дээр очиад тэгээд онгоцоор машины цонхоор хараад явж хахад би Америк ямар том дэлгүүртэй юм бэ л гэж бодсон. Айгуу том Staples хараад тэгээ бид нар хоол идэх гээд нэг газар орсон чинь бүр ундаан бүр миний нүүрнээс том байсан. За би тэгэхээр бүр нэрэл ийм том юмнуудтай л юм байна гэд гайхаал. Тэгээ эхний өдөр бол ерөн гайхаал загнуулаад тэгж л дуусчихсан. За тэгвэл одоо та ингээ Америкт 3 жил амьдарчлаа тий. Тэгээ та нэг Америкт ингээ амьдарснаа та нэг ямар давуу тал үүссэн бэ? Мөн ингээ Америкт удаан амьдраад хахад юм сул тал юу гарсан бэ? За нэг том давуу тал гэх юм бол гэрийнхнээс айгүй хол. Манай сургуульд намайг анхаарч хахад манай хамаатан бол монголоор ярьдаггүй, Монголд хизэж ирж байгаагүй. Тэгээд ер нь бол баг ингээ монгол хүн байдаггүй, хамаатан бит хоёроос өөр. Тэг манай хамаатан монголоор ярьдаггүй болохоор тэгэл айгүй ганцаараа мэдрэмж авсан. Гэхдээ тэр нь айгүй давуу тал болсон. Ялангуяа одоо бодоод хахад ягаад гэвэл би бүх юм ингээ ганцаараа хийж сурсан те. Ганцаараа онгоцны билет ганцаараа өөрөө захиалгаас эхлүүлээл бүх юм яг өөрөө хийгээл юм жижигч гэсэн хоолоо хизээ идэх вэ гэж гэх бодол хүртэл нэрээ бүр айгүй хүнийг том болгох юм байлээ. Гэрт ээж хоол болсон шүү. Минийх хоолоо идсэн үү гэд тэгж хэлэхгүй өөрөө нэрээ би өнөөдөр ч юм мэдээгүй юм ба штэ гэж бодох ч юм уу те. Хувцас өнөөдөр угаахгүй бол дараа 7 хоног ингэх юм байна гээл. Тэгэл тэрнээс эхлүүлээл ингээ айгүй олон жижиг сажиг зүйлсүүд ингээд хүнийг айгүй хурдан том болгодог юм шиг санагдсан. Тэр одоо бодоход бүр хамгийн том давуу тал болсон. Америкч яхаарахгүй бүр айгүй хол те. За нэг сул тал гэх юм бол бас айгүй хол. Гэрийнхнээгээ санах айгүй олон үеуд байна те. Манай ихч хүүн төрөхөд би одоо байгаагүй ч юм уу те. Ийм амьдралын том хүчүүдийг яхаарахгүй мис хийдэг, сандаг. Тэгээд тим хүчүүдээс айгүй хоцордог. Тэгээд дахиад нэг сул тал гэх юм бол Америкийн соёл Монголын соёлоос бүр шал өөр тий бүр шал эсрэг. Тэгэхээр яг дасан зохицоход бас харьцангуй хэцүү юм шиг санагдсан. Тэгээ ганцаараа байх юм бол бас тий тэр нь давуу талч гэсэн яг хамт ингээд монголоор ярьчих ч хүн байхгүй. Тэр нь жоохон хэцүү. Тэгвэл одоо Америкт очиод бидэд ямар нэгэн байдлаар мөнгөө ингээд өрмээр байдаг. Тэгсэн мөртлөө ингээд цаанаас ингээд цалин өгчөнгүүд яг цалингаа ингээд яаж авах вэ? Тэг кэшер авд юм уу? Ингээд данс нийлгэж авд юм уу? Данс нийлэхээр бол яаж нийлэгдэн? Эсвэл Монголоос ингээд карт авчиж жагаад гэдэг ч юм уу? Тэр тухай. За манай сургуулийн хувьд гэх юм бол олон улсын сурагчдын одоо танилцуулах өдөр дээр шууд Bank of America, TD гэл олон банк нар ирээл ийм гэл загаал өгчдөг. Тэгээд тэр үеч гэсэн би нэг бодоогүйсэн. Гэтэ банк нар ирчихэр за нийлэхэд л гэж бодоод тэгэл банк одоо данс анх нийлэгжсэн. Тэгээд цалин гэх юм бол яг юу яадаг? Чекер өгж болдог, эсвэл дансаар авч болдог байхгүй. Карт хэрэг байхгүй бол чекер аваад тэгээд бүх сургуулиудад ер нь хөвчлэн тэгдэг байх. Мэйлийн ийм тусгай хайрцаг байдаг. Тэг мэйл рүүм дээр очиод өөрийнхөө юмыг үзүүлээл тэг авч өөрийнхөө мэйлийг авдаг. Тэр мэйл дээр чинь шууд чек чирчин. Чекийг банкнд очиод зүгээр мөнгөөр авч болдог. За би гэхдээ ер нь дандаа дансаар л авдаг. Тэгээ шууд миний Америкийн данс руу ирчдэг. За би Америкт бас Монгол картаа ч ихсэн одоо өөрөх тийм шаардлага гарна те. Заримдаа одоо
Америк картын цалин дууссан ч юм уу те. Тэгээ нэрнгээсээ л яг юм сойцлаа авах хэрэг шаардлага гардаг юм. Сойц, шампунь, өсний шампунь. Тэгээд сойц, шампунь хоёр дуусахаар л за гэ тэгээд нөгөө нэг юу одоо Монгол карта ашиглах ч юм уу те. Ямар нэг юмыг яаж мэдэх үү гэд манай аав хоёр ер нь надад ингээ карт өгсөн байдаг. Тэгээд юмыг яаж мэдэх яг бүр зайлшгүй хэрэгтэй болол хэрэглээрээ гэд тэгэл яг сойц мэд дуусахаар тэгэл амьдралын ирэхээр Монгол картаа л хэрэгэлдэг. За тэгэхээр та Brown-ийг сургуулиас ямар тэтгэл авсан бэ? За манай сургууль зөвхөн financial aid л өгдөг. Би тэгээд орсон цагаас эхлээд жилдээ ер нь $10,000 төлдөг. Гэхдээ энэнд нэг удаагийн ирж буцах онгоцны билет, визний одоо service fee-г $350 төлдөг. Тэр нь орчдөг. Байр, хоол, сургалтын төлбөр, ном, материал ер нь бодож болох юм бүх юм л орчдөг. Орон жилийн даваа хүртэл ихний курстэй өгчсөн. За тэгэхээр анх одоо ингээ Brown-ы кампуст очиж үзэхэд ямар сэтгэл төрж исэн бэ? За манай кампус айгүй том. За тэгэнгүүтээ ногоон байгууламж айгүй ихтэй гэхгүй юу. Тэр нь надад айгүй таалагдал хөөх нэрээ винд ирчиж байгаа мó гэд main green гэд айгүй том ийм зүгээр өвстэй газар байдаг. Хүүхдүүд тэнд нартай өдөр бол хөвтөл ингээл наранч гэж аргаал ямар гоё юм бэ гэ ингээд байж идэг. Тэг намайг очиход маргааш нь тиймэрхүү өдөр байсан. Бүх хүүхдүүд гарцсан би тэгэл хөөх нэрийн ирсэн байх та гэл яма тэр үед чи манай сургууль бүр айгүй том санагдаал бүр дээрээс нь доошоо алхаал нэр ямар гоё юм бэ гэл бүх барилга руу н ороод хөөх гэл суужсан. Тэгэхээр анхны сэтгэл бол манай кампус бүр надад үнэхээр таалагдсан, айгүй үзэсгэлэнтэй санагдсан. Тэгээ ногоон байгууламж айгүй ихтэй болохоор надад бүр үнэхээр бүр ингэ сэтгэл дүүрээ вау гэл байжсэн. За тэгэхээр ингээ Brown одоо ямар нэгэн сургуулиуд ингээ roommate-тэй болоход ингээ roommate-ийг чи яаж сонгож өгдөг вэ? Өөрөө ингээ request гаргадаг уу? Эсвэл ингээ Brown-аас за чи шууд тийш орчих гээд ингээд шууд сонгоод өгчдөг. Зунд нь болохоор яг нэгдүгээр курс руугээ явах зунд roommate form гэд юм явуулдаг. Тэрийг нь бөглөөд те хідэн цагаас унтдیں, хэр чимээгүй байдیں, те тамхи татдаг уу гэх мэтчлээ айгүй олон асуултууд асуудаг. Тэгээд тэднийг нь бүгдээринг нь бөглөөд тэгээ эмэгтэй хүнтэй амаар байна уу те нэг тиймэрхүү юмнуудыг бөглөөд тэгээ цаанаас нь зүгээр нэг хүн ингээд зоогоод өгчдөг. Нэгдүгээр курстэй болохоор. Тэгээд дараагийн курст нь болохоор би тэд хамтаа яа эсвэл би ганцаараа яа гэж сонгодог. За тэгэхээр ингээд Америкийн их сургуулиуд руу бидэд apply хийх үед Америкийн сургуулиуд бидэнд заавал CS profile-ийг нэгтэн штэ. Тэгвэл та өөрийнхөө CS profile-ийг хэрхэн яаж бөөсөн бэ? За манай аав хоёр англи хэл ерөөсөө мэдэхгүй те хизээч Америк руу ингээд apply хийж үзэж байгаагүй. Манай ах их хоёр ч гэсэн ингээд тустай гарцсан Америк руу бас apply хийж үзэж байгаагүй болохоор би ганцаараа ингээд за ойлгоё доо гэж тэгж бодчихсан. Тэгэхээр тэр чинь яг бүх асуултуудын айгүй урт ч гэсэн яг ийм юм хэрэгтэй, тийм юм хэрэгтэй гэ бүгдийг ингээл асуучдаг. Тэгэл тэрийг нь үнэн боддоор хариулаад тэгээд хит хитэн одоо докюмент асууна. Одоо биднэрт ийм юм хэрэгтэй байна, тийм юм хэрэгтэй байна гэ цаанаас нь явуулсныхаа дараа асуудаг байхгүй юу? CSS profile-а сургуулиуд руу явуулчаад нэг 7 хоногийн дараа ч лөө iDoc гэд юм буцаад ирчихнэ. Тэгэхээр энэ сургууль чамаас ийм одоо баримт шаардж байна гэд. Тэгээ тэр нь одоо татврын баримт ч гэдэм үү те. Тиймэрхүү зүйлсүүд тэрийг нь тэгээ явуулчихад болчдаг. Тэгээ банкны стейтмент ч байд юм уу. Тэгэл тэр чинь нэлээд урт сүрдмээр юм шиг санагддаг мөртлөө бүх асуултыг уншаал тэгээ ээж автаагаа сууж агаад ч юм уу. Тэгэл яг үнэн зөвөөр ингээ хариулчихад цаанаас нь за танаа ингээ гэр бүлийн болцсон юм байна. Тэгэхээр жилд иймиг төлөөрэй гэж хэлчихдэг. Тэгээ энэ CSS profile дээр нэг зөвлөгөө гэх юм бол хамгийн сүүлд нь ийм урт одоо эссе шиг юм бичдэг байхгүй юу? Яг гэр бүлийнхаа одоо ямар нэгэн ийм тоогоор илэрхийлж болзошгүй тийм түүхийг ч юм уу те илэрхийлэрээ гээд тэгээ тэрэн дээр айгүй их ач холбогдол өгөх зөв юм шиг санагцсан. Ягаад гэвэл энийг уншиж байгаа хүмүүс ч Монголын нөхцөл байдал ямар юм мэдэхгүй те Америкч одоо настай хүмүүсийн асрамжийн газар өгдөг ч юм уу те гэр бүлхээр ойрхон байдаг вэ тиймэрхүү зүйлсүүдийг бас нэлээд сайн мэдэхгүй болохоор тэгээ имэтэйгээ хамт амьдардаг ч юм уу те одоо ах дүүс юм байдаг ч юм уу те тэр одоо бүх нөхцөл байдлаа үнэн боддоор айгүй детальчилсан юм баримттай те одоо тэдэн төгрөг тэгдэг гэдгийг айгүй сайн бичвэл зөв юм шиг илүү одоо нааштай ханддаг юм шиг надад санагдсан. За тэгэхээр одоо яг энэ намар аплайдах чаа хүмүүсүүдэд таны өгөх ингээд хамгийн том тип юу байх вэ? За миний яг өмнө хэлсэнчлэн зүйлстэй нэлээд ойролцоо.
бити өөрийгөө те стресстүүлээд бохимдуулаад эрүүл мэндэ хохироогоод өдөр болгон бүхнийг хийх гээд байх албагүй. Одоо энэ намар аплайдах гэж байгаа л те шинэ юм нэмээд ер нь хийгээд ч гэсэн яг өөрөө 100% хүсэлгүй бол зөвхөн аппликейшны төлөө за энийг яс хийчээ гэдэг тийм ойлголт л ерөөсөй байхгүй те. Одоо зүгээр хичээлийн дүнгууд дээр анхаарад, эсэнүүд дээр анхаарад те төлөвлөгөө эртнээс гаргаад 7 хоногийн тэд өдөр ийм юм хийя гэж бодоод тэгээ өөрийгөө аль болох тайван байлгаад тэгээ яг юм болох юм болохоор л болно. Тэрийгээ бодоод тэгэл зүгээр тайван байгаарай л гэж хэлмээр байна. Мөн дахиад нэг юм нэмээд хэлэхэд хэрвээ одоо хэдэн жилийн дараа аплайдах гэж байгаа те 8 9 дугаар ангийн хүүхдүүд байх юм бол бити те за энд дургуй ч гэсэн яг хуу энийгч ийшээ энэ сургуульд орцсон тэгээд ийм юм хийжсэн гэл дуртай дургуй юмнуудаа хийгээрэй. Яг сайн өөрийгөө бодож жагаад өөрийгөө ойлгож жагаад би ийм юм дуртай юм байна. Би ийм юм туршиж үзмээр байна те. Заавалч нэг юм дагнаад хэдэн жил явах албагүй. Ийм юм туршиж үзье, тийм юм туршиж үзье. За таалагдахгүй бол за болчих юм те. Тэгэж бодоод ч юм уу яг өөрийнхөө дуртай юмыг олж аваад тэрийг яг толтол нь хийж үзээрэй. За тэгвэл одоо ингээд Америкийн нэгдсэн улс руу ингээд явах гэж байгаа ингээд хүүхдүүдэд зориулаад яг юу хэлмээр вэ? Жишээлбэл ингээд одоо ингээд цагаан сар дээр чийлвэл бууз цэнхэ сураарай гэдэг ч юм уу эсвэл түүхээ сайн судлаарай гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл дээр ямар ингээд тип хэлмээр вэ? За чиний хэлсэн бол яг хоёулаа бүр 100% үнэ. Цагаан сар дээр яг үнэндээ ингээ ах эгчнээс дээр очих юм бол те бас ганц хоёр юм ингээд хийж мэдвэл айгу зүгээр сургууль дээрээ ч гэсэн хүүхдүүдтэй байхад те гар оролцоод бүүнөрөө хамт ингээд юм хийгээд бас нэг ганц хоёр одоо бууз чимхэх ч юм уу те ядаж нэг тиймэрхүү юм зах зохын ингээд мэдээд очивол хамаагүй дээр Монгол халаа санах ч үе байна өөрөө ч гэсэн хийгээд из чинь те. За хоёрт гэх юм бол шинэ улсад очиж байгаа, шинэ орчинд очиж байгаа те. Тэгээ зарим нь яг наад шиг Америкт хизээч очиж үзээгүй байж магадгүй. Тэгээ сандраад айцтай байж магадгүй. Гэхдээ санаа зовлтгүй те Америкт очсон байгаа, ойр хавийн Монгол ах эгч нар ч байгаа те. Тэд нартэйгээ холбоо бариад сайн мэнэ би очиж гинэ те. Гэт надаа ингээд ийм тусалцаа хэрэгтэй байна гэд бити санаа зовоорой. Бид нар бүгдээрээ яг адилхан замыг туулаад ирсэн. Тэгэхээр хүмүүсээс юм асуугаад те би биэндээ туслаад тэгээд явдаг шүү. Тэгэхээр та нар бүгдээрээ яг бид нартай холбоотой байгаарай. Ийх өнөөдрийн манд дугаар өндөрлөж байна. Та бүхэнтэй дараа уулзцгаая.